хүн цогтой ажил яамын дархан хотод ирсэн бас анхны тохиолдол. Та бүхэн ч бас гайхаж байна. Яагаад манай яамыг нь Улаанбаатар хотоос аваад дархан руу нөлгөж. Гэтэ миний дэмжсэн зүйл энэ бол шинэ хандлага. Энэ зөвхөн дарханд ч юм уу эсвэл энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулах гэж байгаа зүйл биш. Монгол улсын төр захиргааны байгууллага Монгол улсын аль ч нутагт эзэрлээс үйл ажиллагаа явуулах боломжтой. Яагаад гэвэл монголчууд бид нэг хүнд ногт газар нутгийн хэмжээгээр ихэд нэг ч гэсэн. Гэтэл бид ерөөсөө 700 гад онд төрчихсөн. 700 гад онд. Баатар их тойр хоёр нийлээд бараг 700 хүрэхгүй юм гад. Энэ бидний хандлагаас. Тийм учраас энэ бүх зүйлүүд бид нар даван туулах хэрэгтэй. Ингэж бид нар бие биенээ дэмжих хэрэгтэй. Ингэж бид нар Април 4-р айныг өмнөх 3 айнаас илүү шин цагийн дэвшилтэд олон нийтийн оролцоонд тулгуурласан, экспортод чиглэсэн ийм одоо айн болгох учиртай. Бас Априлын одоо 4-р айн бол эдийн засгийн бас нийгмийн одоо хосолсон. За газар тариалангийн болон бас эрчимцэн мал аж ахуйн хосолсон ийм одоо айн болно гэж харж байна.